Ye balra. Дараагийн имжлэгтэй тавтамаарай та бүхэн манай subscribe, like, comment заавал хийгээд өгөөрэй. Түрүү имжлэгний доор комент бичсэн байсан хүсэлтийн дагуу олон улсын өргөдөлийг үзүүлэхэд бүхнэд цэцэрлэгээс наваад ирсэн чи өнөөдөр яасан гээч. 3 өдөр байсан. 3 өдөр чинь олоо саадаг шүү дээ. За яг хажуу явгаар нь явчих тий. За минийсээ орлоо. Олон улсын нэг бууланд наагаа тий. Эндээс нөгөө модтой хүн шүдний жигчлүүр гэдэг нэг удаа хэрэглээний юмнууд би авдаг байхгүй юу? За тэгээд охин маань гэсэн чи цагаан бавгаа цэцэрлэг дээр орхисонгээ уйлаад тэр бичлэгээ зогсоож байгаа охиноо аргадаад тэгээд дэлгүүрээсээ. За энэ уул энэ тараа энд нэг гоё юмуд байгаа. За яг дараа нь очихоор үзүүлье за. За энэ дотор чинь бүх төрлийн юмнууд байгаа шүү дээ. Нэг удаагийн хэрэгслүүд болон хүүхдийн тоглоом, буудал тавчиг, бамбруу аяны хэрэгсэл гэх өчнөө юм байгаа. Охин дунд охиндоо тавчиг авч юмгүй үзсэн чи арай томтой. За тэгээ нэг зүйл байна. Сойд шүдний жигчлүүр эндээс бас авдаг байхгүй манайх. За эндээс хараар яах юм. Өөр ягаан нэг л үний авдаг. Цагаан ч юм уу. За миний охин нэг зур буддаг зураг авч нэг санаа намарсан. За энд айгүй гоё олон ширхтээ хөвөн сайтай моттой хүн байдаг байхгүй. Энээс авч ажилдаа эргэлтий. За нөгөө чин боол, цав, нүдний тэнэ, багс, макс гэл энд юу байхгүй дээ. Сав боолоо боолно хөөрхөн бэлгэн төхөд гоё. Та хүмүүс мэдж байгаа л дээ. Энэ аяны халбах сэрийн аяг тав нэг гоё штэ. За эндээс усны савнууд байна, дүүрэн л байна. За. Ер нь нэг ороод гарахад зүгээр дэлгүүр те. Энд бичих хэрэг байгаа. Чихвч бас тиймэрхүү зүйлүүд байдаг штэ. Компьютерийн маус, keyboard, гэрэл гэх тиймэрхүү тасардаг. Гоо цагны бүтээгдэхүүн байдаг. Ер нь юм байдаг. Тэгсэн чи яасан гэж? Дараалал гэдээсэн чинь энэ болно Harry Potter-ийн merchandise-ууд байсан байлаа штэ. Oh my god. Би нөгөө юм мелоди гэдэг Facebook суугнаас Harry Potter-ийн номыг сонсож байгаа байхгүй юу? Би юу юм уран зөгнөлт юм дэх дуртай. Тэгсэн чинь энд бүх юмнуудыг зарж ирсэн мөлий. Өдөртөө бүр их юм байсан гинэ. Тэгээ дуусч байгаа гэж байна. Ястаа бүгднгээс нь лавмаар байлаа. Нөгөө нэг Harry Potter-ийн цагаан уйлынхын зурагтай энийг хавцын нэнгүүд нь дотор талд нөгөө нэг самбар байдаг гэсэн. Тэрэн дээр нь юм бичиж харилгаж болдог тийм. Энэ аймснууд байна. За ямар ч байсан аймс авна гэж бодоод харж байгаа юм байгаа. Яа, эндээс бүр холдож чадахгүй мөлий утсан. Энэ гоё эвлүүлэг зураг гэсэн Хагвартс сургуулийн 4 тэнхмийн логотой юм эвлүүлэг зураг. Энэ дотор аймсанд байгаа гэсэн. Би энэгээр unboxing хийгээд эсвэл ASMR ч юм уу хийгээд та бүхэндээ үзүүлнэ. За энэ 3-ыг авсаа. За баярлалаа баяртай. За хоёлаа нөгөө тийшээ яваад юу байна үздэхээ те. Энэ Mega Store гэдэг энэ дэлгүүр рүү ороогүй орчтгол байж тээ. За яг хоо дараагийнх нь KFC-ийн гой санагдаад байсан юм аа. Одоо ингээ KFC рүү орж байгаа юм тэр. Миний охин цэцэрлэгээс дунд нь гараад ирсэн болохоор өлсөөд юм идийгээд. Уул юм идэхгүй гэж бодсон чинь манай охин идээ гээд. За тэгээд хоёр KFC идэхээр шийдсэн. Энэ дээр харагдж байгаа самбаруудаас нь авмаар авахтай түн үнийг хараад сонгоод авч байна. За нөгөө нэг зураг энд задлж бодохгүй л санаа намарахгүй. Гэтэ арьж бодъё гээд зөндөө гоогаад нэмэр байхгүй. Тэр. За тэгээд нагets нөгөөд нь юу лээ мартчихлаа. Тийм ээ. Орчин хөрх магадгүй. Ингээ галдгаа нь харагдаж байгаа бүх юм цэвэрхэн 16 давхар маань тэр цаана харагдчихин шилэн болонтай. Солонгоолгороо түлхэрэ хөрх хэлдэггүй. Амар салхитай хойлоос тэ хийсг нь холгүй явсаа. 16 давхар тэр цаад болон байна. За тэгэхээр 16 давхрын өөдөөс харсан энэ нэг ягаан хэсэг чинь болохоор цуураа цогийн өргөтгөл байхгүй юу? За энд нэг галбанга сакра гэж дэлгүүрлээ орсоо. За энэ бэлэн хувцснууд эмэгтэйчүүдийн бэлэн хувцс, витамин, шампунь, савн, гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй дүүрэн дэлгүүрэлээ тэ. За ингээд ороод гарсаа. Энэ хүмүүстэй бичлэг хийлээ гэж загнаагүй хөөрхөн. За дараагийнх нь жимс ногооны бөөний төв, нарийн ногооны бөөний төв. Энэ гос гоё дэлгүүрэл шүү дээ. Таад мазинараа. Тэг шээ гоё гинэ.
За ийм дэлгүүрээ энэ авиахан угаасаа орж өөрчлөлт юм лээ. Ингээл гэр бүлэрэг ногоогоо жимсээ аваад явчихдаг зэрэг. За энд нэг өргөтгөл нэг худалдааны төв байд юм аа хаана өнгөрсөн юм шиг нөө энэ. За энд чи зөндөөлгөр байгаа да. Бичгийн төрөлцөн дэлгүүр. За яаш ороод ингээд юмнууд нь танилцуулаад ингээд бичлэг хийгээд гэсэн чинь худалдагч нь загнаад намайг. Ямар учиртай яхаараа бичлэг хийдэг намайг битгий авмаа байх. Миний охин брэжтэйг гадуур явахаар бөөн баяр. Энд бас нэг гэр ахын бараан дэлгүүр байна. Хангамж бөөний төв. Эндээс бас ажил дээр гэдэг юмнууд авдаг хгүй юу? Бэлээ мэлээ. Ер нь гэр ахын юмнуудаа ч гэсэн эндээс авдаг л да. Энэ араа бүх нэг удаагийн хэрэгслүүд байгаа. Гэлгарууд хүнсний нэг удаагийн аяга тав бөөн зөндөө юмнууд байдаг шүү. Мэдгүй хүмүүс энд ирээрээ. Хөрөлтийн хоол моолны сав. Өө, тэгжсэн ч миний охин бүжгэлж өгсөн. За эндээс маска авчлаа, тэгчлөөр бэлээ. За тэгжсэн ч худалдагч нь хурж ирээд тэ ягаад манад бичлэг хийгээд байгаа юм гээд. Тэгээ гарсоо. Тэгээ хоёр газар загнуулчаад одоо энэ ийшээ орж болохгүй юм шиг байна гэж бодоод тэгээ шууд явчихсан шүү. Ер нь манай дахинчууд бичлэг хийлгэж сураарэ. Танаа дэлгүүрийн реклам л болно штэ гэх. Загнаад байхгүй. За энэ төхөр хоёр уцаагаад. За охин маань гүгээд явчихд. Яраас нь олоод ирэхээр нэг хөөрхөн янз болсон байж тээ. За цуура цугийн өртгөл рүү орж ирсэн юм чи цуура цугийн цахилгаан барааны дэлгүүр рүү орё. За байхгүй дээ. Манайх эндээс 2-3 жилийн өмнө зурагт авч ирсэн. Өстой чанартай. Дандаа шинэ үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүн зар тийм л шүү. За ингээд хоёр давхарлуу. Саяны булангийн шатаар хоёр давхарлуу гарч байгаа. Яа гой зургатаагаад. Энд гэхдээ зарим газрууд нь халтайсан л та. Энэнийг анхаараарай. Япон биш удлаарч байна. Солонгос тэгээд Турк хувцсууд байдаг гэсэн шүү. Ээж нар, эгч нар, эмээ нар, анаа нар сонирхоорой заяа. Нэ өмнөдөгаараа. За энд бас нэг хувцсны дэлгүүр байна. За хамгийн хөөрхөн байсан энэ эрхэм дэлгүүр, эрхэм гоо сайхны дэлгүүр. Одоо энэ сагс амар хөөрхөн унаад. Хөдөлтөг чинь бас амар урайлахын хөөрхөн юмнуудаа тайлбарж өгөөд юу ямар хөөрхийн та хоёр гээд энэ шилэгээрээ хой гэсэн болж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн 30-40% хямдарсан дандаа Европ, Солонгос ийм брендийн бүтээгдэхүүнүүд зардаг юм билээ. Jaya гээд брендийн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ байдаг гэсэн. Польшоос ирсэн гоё теннүүд бүгдээрээ хямдралтай байна лээ. За энэ алдартай л гэж манайх тайлбарж өгдлээ. Энэ Unicore гэдэг энэ Солонгос брендийн бүтээгдэхүүн гэсэн. За сайн шүү гээл хэлж өгөөсөн гоё. Хөрхөн. Энэ теннүүд өстой гоё юм билаараа Porsche тен 6 өнгийн тен 20,000-аас 30% хямдарч байгаа гэсэн үг. За энэ завхны тос одоо үнэхээр сайн шүү гэж зааж өгсөн. За оруулын мөрөөнүүд энэ хавчаарнуудыг бид хоёрт баахан хавчаар авсан. Өстой чанартай 1500 төгрөг нэг нь ёо. За эсрэг талд нь manifesting хүч гэдэг дэлгүүрээсэн. Хоёр хүн үйлчлэг аваа суужсэн болохоор дотор нь орж чадаагүй шүү. Гэтэ энд лама гэдэг нөгөө янз бүрийн энергийн бүтээгдэхүүнүүд дүүрэн багш гэлээ. За эрхэм дэлгүүрээ ихч бид хоёрт гоё бас бэлэг өгсөн. Бид хоёр бүтээгдэхүүнүүд авсан. За Monica shop гинэ 72 онлайн шопинг дээр юм л шүү. За энд бас хөөрхөн free fashion shop гэнэ. Миний хараа энэ нүдний шилүүд хүүхдийн шилүүд элэх хөөрхөн жижигхэн. За хүүхдийн хувьд 9900 төгрөг. Би бүгдээрээ 9900 төгрөг юм уу гэсэн. Үгүй сангагцсан хувцснууд ингэ. Ингээ ороод үзэх гэсэн чинь манай хүүхд алга болчихсон. Хайж чихгүй хүүхд минь хайна байна. Миний охин. Энэ л тоо гинэ. Mom and baby shop дороод алга болсон юм байна л та нөхдөж. За энд нөгөө шин төрсөн ээжүүд нэлх нэраа маамаад хэрэгтэй юм болгон байна лээ. Жирэмсэн ээжүүдэд бас зориулсан хувц суунууд бүх юм байл шүү. За нөгөө нэг эмээгийн бэлгэнд өгсөн юмыг задлах гад болтгоо. Хөөе үлээж ээжиг үлээгээрээ. За ингээд унтлын шатаар нь доошо бууж байгаа юм. Түрүү нөгөө булган гарсан шүү дээ. За энэ шигээ орж ирсэн хаалга маань тэнд байгаа. За гараад ирлээ. Нөгөө буланд нь зэдний төрөлтөн дэлгүүр байна. За энд UB Cab Express автогоо л байдаг. За ингээд энэ хавь дуусч байгаамаа. Манайхан лайк, саб хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.